Хүүгээ цэцэрлэгт нь хүргэж үе. Өнөө өглөө би нэг гоё хөгжилтэй мессеж байсан. Яг мессеж бичсэн хүнийг нь таамаглахад юм залуу бүсгүй шинхэн ээж юм шиг байсан. Тэгээд бичсэн юм нь болохоор хүүн ингээд өдөртөө багада ингээ унтдаггүй байсан. Тэгээд өөрөө болохоор хамтдаа хэвтээд ингээ хүүхдээ унтуулах гад хичээд юурээс унтахгүй. Тэгээд ээж нэг удаа ингээд утсаа үзчихээд миний бичлэгийг ингээд гаргаад сонссон юм л да. Тэг чи хүүн унтцсан юм л да. Тэгэд өөрөө бас унтцсан. Тэг тэрнээс хойш ер нь унтах болохоор миний бичлэгийг ингээд тавьчихдаг. Тэгэд ингээ хүүхдэн сонсож байгаа унтчихдаг болсон гэсэн амар хөөрхөн зөө. Тэгэд надад баярлаа гэдгээдээс. Би өгнө. Хүүн тулах гэж бичлэг хийгээгүй шүү гэдэг тахгүй. Хотлаа. Тэгээд хамгийн нийттэй заяа. Хүүхд нь одоо хэлт орж байгаа юм байл да. Ингээ ганц хоёр үг иш болгонаад хэлдэг болсон. Тэгсэн чинь хамгийн хэлсэн үг нь хай, за бай гэж хэлсэн гэсэн ёо. Гэхдээ би яг иймэрдүү утгатай мессежийг өмнө нь баг 2 удаа авчихсан баха. Ер нь хүүхдтэй хамтдаа сонсохоор хүүхд нь унтаад идэг. Инээдтэй бас тий. Ер нь Монголд очиж цэцэрлэгийн багш хийх юм уу гэдэг таахгүй юу? Би ихтэй хаяа болохоор нэг жоохон сонин мухай мессеж авдаг. Гэхдээ тэр чинь бүр амар бага шүү дээ. 101 баг хүрэхгүй шахуу. Тэгээд хамгийн сүүлд авсан нөгөө жоохон тааламжгүй мессеж хуваалцъя за. Тэрнээр болохоор нэг жоохон ахмаг насны ихчээл юм шиг аа. Тэнгүүтээ надтай заавал хуваалцах шаардлагагүй өөрийнхөө ингээд бодлыг тэр нь болохоор миний талаарх өөрийнхөө тийм эерэг бус бодлыг надад ингээ хуваалцсан. Тэгэнгүүтээ хамгийн сүүлд нь ядчихад нүдний шилтээж их шиг. Йоо тэгээд яад гингэлөө. За тэр хэрэггүй яриач яах вэ? Өнөөдөр түүхэн хичээлтэйсэн. Түүхэн хичээл дээр яг хэдтийн эртний түүхэн талаар ярьсан. Ер нь би яг энэ хэсэгт бол айгу дургүй идгийн. Сонсоход хүнд тэгээд нэг ингээд амаа болгоцсон юм шиг мэдрэмж төрөөд идэг гэдэгхгүй юу? Ер нь би багасаа л түүх газар зүй нийгмийн ухааны хичээлүүдэд маш их сонирхолтой, их орон үзэлтэй багт маань анги манаас түүхийн сонгоны анги үсэ. Түүх уул суурьтай баримт нотлохоон дээр үндэслэгддэг. Тэгэхээс биш хий хоосон ийм баримт нотлохоогүй бол ер нь түүхийг бас дэлхийн нийтээрээ бол хүлээн зөвшөөрөхөд өөрөөс нь өөр газар хүлээн зөвшөөрөхөд бас хэцүүлтэй. Гэхдээ өөрсдийн түүхийг яг хамгаалахгүй бол түүхээ алдах хэрэгсэл байдаг бах. Аль хүчтэй түүхийг өөрийнхөө бичиж байгаа юм шиг ийм байдал бол надад олон улсын хүрээнд бол харагдаад идэг. Түүх юм яг баримт нотлохоогүй түүнийг одоо алдчихсан гэх юм уу? Тийм тохиолдолд ганцаараа 1000 ингээс авчаад тэгэд ер нь жоох үр дүнгүй л юм шиг санагддаг. Баг байхад манай байран дээр түүх соёлын дурсгалт зүйлсээ хамгаалцгаая гэдэг үг байдаг байсан. Миний хамгийн анх нүдэлж уншиж сурсан үг гэхүү дээ. Гэхдээ сүүлд тэр үгийг буулгаад авсан байсан. Утгатайгаа хамт арилчааг байгаа даа гэж айсан. За өнөөдөр хичээл дээр багшийн ярьсан хичээлээс товчлоод ярьчээ за. Өнөөгийн хятадын газар нутаг дээр хамгийн анх амьдарч байсан эртний одоо хятадууд гэвэл Хуашаа гэд эртний хятад үндэстний хэл нь цаг хугацааны хувьд бол одоо бүр манай эртний өмнөх 5000-аас 2000 оны үе юм. Монголчуудад нэр хятадуудыг ингээд хужаа гэж айгүйх нэрлэдэг шүү дээ. Тэгэд надад тэр нь болохоор энэ эртний Хуашаа буюу энэ үгтэй холбоотой байж магадгүй гэж бодогдоод идэв. Тэрэн дээр айгүй олон таамаглал ер нь байдаг л та тий. Хятад судлаач Цэ Сүрэн Жовгай амьд ахуй цагтаа хэлэхдээ хужаа гэж бид нэр хятадуудыг хэлээд идэг. Эн чинь ер нь Хүннүс Ян бигийн үр сад одоо хяад боржгодуудыг хүү гэж нэрлэдэг байсан. Тэгээ хүүжаа гэдэг чинь монголчууд өөрсдөө хэлээд байгаа юм аа. Хятадуудыг дуудаад байгаа үг биш юм аа гэж нэг тайлбарлаж исэн. Айл эсвэл Хуачаа буюу гадаадад тогтмол оршин суудаг хятад хүнийг бол тэгж нэрлэдэг. Тэр үг гэж бас тайлбарладаг. Бүр
хуожи буюу одоо бизнесийн түнш гэх юм уу? Тэр үгийг хужаа гэдэг үг гэж тайлбарладаг. Одоо эртнээсээ ийм худалдаа 8-ны харилцаатай байсан болохоор ингээд бизнесийн түнш гэдэг утгаар хужаа гэдэг үг бий болсон гэх мэтээр ингэж тайлбарлаад идэг. Тэгээд хуашаа үндэстэн үүсэж бий болсноос хойш чин, хан, тан, сүн, юан, мин, чин гэсэн ийм үеүүдийг давж хөгжиж эхэлсэн байдаг. Харин монголчуудын түүхтэй одоо газар нутгийн байрлалаасаа хамаарат их эртнээс одоо хангийн үеэс эхлээд холбогдсон байдаг. Тэр үеэс эхлээд хүннүүчүүдтэй дайтаж эхэлсэн байдаг. Энэ бол манай эртний өмнөх 200 онд хамаарагдана. Гэхдээ багш хэлэхдээ хүннүү гэдэг нь Хятадын хойд нутгаар амьдардаг байсан бага ястын юм гэж тайлбарлаж илээ. За тэгээд тэрнээс хойш маш олон мянган жилийн тулсаар Юан гүрний үед Монголын түүхтэй дахиж нэг маш томоор холбогдсон байдаг. Монголчууд бид түүхэндээ Хувлаа хаан их Монгол улсын нийслэлийг Бээжин рүү шилжүүлж их Юан гүрнийг байгуулав гэж үздэг бол Хятадууд шал өөр өнцгөөс хардаг. Хятадууд Хувлаа хааныг Хятадын бага ястан Монгол үндэстэн анхны одоо бага ястан хаан гэж хэлдэг. Юан гүрнийг үүсгэсэн хаан гэж үздэг. Тэгээд 1260 онд Хувлаа хаан болоод 71 онд Юан гүрнийг байгуулад 79 онд Өмнөд Сүн гүрнийг мөхөөснөр Юан гүрн нь түүхэндээ Хятадын хамгийн том газар нутагтай үе байсан гэж ярьдаг. Тэгээд бас яг бидний ойлголт, бидний түүхтэй зөрөлдөх маш том хэсэг нь болохоор Хятадууд Хувлаа хааныг бүх хятадуудыг нэгтгэж хятадчуулсан гэж алдаршуулдаг. За тэр хичээлч яах вэ? Нэг гоё үг хэлчихв. Болчмор хэдийгээр жижигч бүрэг дээр үрээ засалдаггүй. Бид дотгошоогоо хөгжих хэрэгтэй юм шиг санагддаг. За бай.